Савдаг муухай шүү, савдаг муухай гэсээр солиорч. 1973 оны өвөл Баян-Үлгийн аймгийн төв дээр Эрлийн баг түр байрлаж байлаа. Цэнгэл сумаас нэг багш биднийг сургалсаар ирж надтай уулзав. Та манай сумын 7 дугаар бригадын Баатрын хүү хөхөтөө очиж уулзсан уу? Тэр саяхан алмастай дайралтсан бололтой. Ингээл. Ингээд тийшээ зорж Цэнгэл сумын сүү тосны заводын эрхлэгч Бадарчин хамт Алтай таван богдын оргил хүйтний зүүн хормой болох уужуухан 50 хүндэд ирлээ. Замын уртад Бадарч Баатрын тухай ярихдаа бидний очих айлын Баатар гэдэг хүн миний төрсөн дүү байгаа юм. Хэдэн жилийн өмнө манай Баатар нэг өдөр хонь хариулж яваад алга болчихсон. Таны уулзах хөхөөд ихэд 7 настай. Ээж нь хөхөөгөө хөтөлж Украин залж хонион хариулж гэрэн авч явдаг боллоо. Хөхөө маань 15 хүрч одоо яах вэ? Хоньны эзэн болж Бердмэн тусалдаг болжээ. Тэр үед сумын орлогч дарга тэргүүтээ Баатрыг эрен хайх комисс томилогдсон. Хонь хариулж явсан газрынхны ойролцоогоор 3 өдөр самнаж олсонгүй. Ингээд комиссийнхан нөхөр Баатар ямар нэгэн нөхцлөөр хил даваад явчихлаа. Амьдалд энэ нутагт байдаг бол олдохоор ирлээ гэдэг дүгнэлт хийгээд Баатрын дэрж эхнэрт нь бид 3 хоног ихэрлээ, олдох шинжгүй. Яаж мэдэх вэ? Амар мэнд хизээ нэгэн цагт Баатрыг хүрээд ирвэл өөрт нь мэддэхгүйгээр суманд яаралтай хэл хүргээрэй. Бид Баатарт ч чамдж туслах болно гэд таржээ. Баатрын гэргийн өдрийн цагт гэр малын ажиллан хийсээр завч хөлөөгүй. Шөнийн цагт мал өргөх, хуц ухан мөргөлдөх, нохой хуцах, тэрж байтугай шар шувуу дуурах, хад чулуу нурахад хүртэл сэртэсхийн цочид сэрнэ. Ингэсээр 18 дахь хоногийн өглөө үүр цайхаар босож өрх татан үнсэн гаргаад тоогоон тавьж суутал гэнэт гаднаас Баатар орж ирээд үгч дуурсангүй эхнэрийнхээ хурааж амжаагүй оронд орж толгой дээгүүрэн хөнжил нөмрөн хөвтөд өгчээ. Төөнийг ажиглахад хувцсан ноорчихсон, царай зүсэн зэвхээ дааж, нүд нь гөлөрч үе үе санаа алдан ямар нэгэн зүйлээс ихэд айсан нь тодорхой байжээ. Эхнэр нь тогоонд бэлэн цай халааж аяганд шөлөхийн Баатрын хөнжлийг татаад аягтай шөлөөн өгөх гэтэл нойроо хармалсан хүүхэд шиг хөнжлөөн булаалдан чангааж улам доошоо шургаснаа. Чи гараа тараач, савдаг ирж гэнэ үгүй юу? Гэсэн байна. Тэр үгийг сонссон гэргийн айхт шиг болж савдаг гэдэг амьтанд баригдаад түүнээсээ зүхтааж ирж үү? Эсвэл солиорч байна уу гэж бодоод гэрээс гарч харвал юу ч байсангүй. Тэгэхэр нь гэртэн орж ирээд нөхөртөө аягтан шөлөөн өгөхөд Баатар хөнжлөөрөө толгоогоо бүтээж байгаад түүнийг нь уужээ. Тэр үед бригадын даргынхаас дүүгийнхээ сургийг сонсох санаатай явж байгаад би гэртэнд бууж таарав. Баатараас юу болсныг асуухад тэр савдаг намайг хонин дээрээс барьж аваад таван богдын аршааны дээд талын агууд 17 хонолов. Надад түүх юм ах ус өгч байсан. Ээдээ савдагт баригдана гэдгүү? Гэснээр бас л намайг савдаг ирж байна уу үгүй юу гарч харгилээ. Ингээд л манай дүү тэр гэрт ямар ч хэрэггүй хүн болсон юм да. Үүнээс хойш гадаа гардаггүй. Савдаг муухай шүү, савдаг муухай гэд өвдгөн хэлсэн шихэн зуухныхан захад сууж байдаг болсон. Нүүдэл суудал болоход заавал арганд битүү хийлгэж, бүтээлгэж байж гэрээ буулгуулна. Түүнээс өөр үгч дуурахгүй. Эддгэн идчгээд уудган уучгаад л ямар ч гэм зэмгүй суудаг болсоор 8 жил боллоо. Гэд санаа алдснаа. Та надтай очиод Баатартай чир. Бас хүүтэнч уулзах хэрэгтэй байх. Гэсээр гэрт нь очлоо. Тэднийд 50 орчим насны болов гэмээр санчигны нүс бууралдсан шар авгаа ухтлаа. Зөвхөн богино өмд цамцтай 50 гаруй насны эр хөдлөх болгондоо савдаг муухай шүү, савдаг муухай гэж үглэнсв. Бадарч авгаагаас дүү хониндоо явсан уу гэж асуухад тэгсэн гээд дуу цөнтэй байхаач. Авгааг гарах хооронд Бадарч энэ авгаа хүүгийнхээ болсон явдлыг хүнд яриулахгүй байгаа юм. Аргачгүй дээ, аав нь савдаг гэж солиорсон. Хүүн мөн тийм хүн дүрст амтан үзчихэд 3 хоног зүүдлээд унтаж чадахгүй байсан юм чинь. Их хүнээ сэтгэл зовхгүй яах вэ? Хоёулаа баруун хотонд бригадын дарганд очиж хоноод маргааш хоньны бэлчээрт хөхөөтэй уулзъя. Хөхөө хөөрхий ямар нэгэн зүйлээс айсан бололтой байсхийгээд л гэрийн зүүнтэйг уул өдөөгөө хялалцсан. Би 7 хоногийн урд орой
Энэ ацаа гардаг гэдэг давааны билээр хонион туугаад гэрийн зүг явж байтал яг тэр хадан цохооны өврөөр нэг явган хүн гарч намайг чиглэн айсууг хараад надтай уулзах хэрэгтэй хүн юм байлгүй гэж бодоод гэрийн зүг цуварч яваа хоньныхон түрүүчийг тогтоож тосоод очих гэсэн чинь тэр хүн биш сэгсгэр үстэй өргөн цээж урт гартай бүх бие нь үсээр хучигдсан амар амтан байсан. Миний сэтгэлд аавыг минь барьж явсан савдаг гэдэг л энэ байх гэж бодогдоод айсандаа үүрч явсан калибр буугаараа тэнгэр өөдөө 3 буутсан. Болохгүй бол бинд нь барьж буудъя гэж бодож байтал тэр амтан буун дугаар цочиж ирсэн замаараа иргэн том харайж хадан цохион дээр гараад явсан. Тэгснэ хонь руу маань авдрын чинээ хідэн чулуу ховхлон өнхрүүлээд талд орлоо. Тэр нь зузаан хунгарт чигдэж хоцорсон. Би түүнээс хойш 3 хоног хар дарж зүүдлээд унтаж чадаагүй байсныг энэ ах маань надаас шалгаж байгаад яриулсан юм. Ээж маань сүүнд халсан хүн тараг үлэн гихчээр намайг аавшгаа болчихж магадгүй гэд хүнд тэр тухай ярил хайр найргүй зоддог болсон. Би энэ ацаан гардгийн амууд өнөөдөр л хонио хариулж байна. Мөрийг нь очиж үзье. Гэд хадан зохионы зүг гурвуулан очлоо. Бутсан мөр нь тим юмны мөр гэж мэддэхин аргагүй хунгарыг онг татжээ. Харин хоёр хөлийн хоорондын цэвэр зайн 1 м 50 см орчим байлаа. Хадан цохион хярд гарахад 6 том чулуу ховхлон өнхрүүлж тэр чулуу нь цохионы билийн хунгарт чигдсэн харагдана. Ховхолсон чулууны ор гандаагүй боловч цамтжээ. Тэнд зөөлөн цасан дээр гიშгсэн мөрний урт 41 см, өлмийн өргөн нь 16 см, өсгийн өргөн нь 11 см, эрхий долоовор 2 хуруу нь бадрын урт, бусад хуруу нь богино байлаа. Тухайн цагт Баатар бадарч нар орон нутагтаа эсэн мэнд амьдарч байсан бөгөөд хүү хөхөө нь тэмдэглэл ном хэвлэгдэхэд Улаанбаатар хотын Улаастайн цэргийн ангид алба хааж байв. Тэмдэглэсэн равжрын равжир. Уулын төмөр аламсыг манаа нутгийнхан Абилом гэдэг. Хөвсгөл аймгийн Рэнчин-Лүм сумын нутаг шишигтийн голын ихэнд тэнгэр баганцсан өндөр цавчим мөнх цаст улаан хүрэн хадан цохионууд ханарсан агийн тайг гэдэг сүрлэг өндөр уул бий. Тэнд төрөл бүрийн ан амьтад шивээлэн жигүүртэн донгодох нь Шамбал Диваажингийн орон гэдгэл ийм байдаг болов уу гэмээр. Манж сүнцсэрэн ялгарсан хандгайн сүргүүд, согоо бугаараа тусгаарлсан тургууд, жалах судгаар шивэлсэн гахаан сүрэг, хэц орчимдон булга чандаг, туулай, гүрзүр, төмөн жигүүртэн налаан, буман төрлийн цэцэгс ганхан хүйтэн булгийн ус бориглон шуугаж, ертөнцийн гуа сайхан бүхэн энд цогцолсон мэт. Тэр нутгийн амьдралын тулгуур болсон цаа бууга зэрлэг тэжээмлэрэн ялгарч багшраад цаа хөлгөлсөн анчин ардууд сүлжилтэн амьдрах нутаг билээ. Тагийн бүс хүрхээр ан цөөрч мөнгө цаснаас их авсан нуурын усанд хэнгэрэг алаг нуус амгалан тайван шумбож анчин бүргэд дүүлэн хайлж эл хөл байх боловч байгалийн сайхан нь улам сүрлэг болно. Газарчин хүүжи бит хоёр яван явсаар ян тайгад хүрэхэд модгүй нүцгэрч зөвхөн бугын хөвд төдий ургамлаар солигдсон жихэн хүйт дааж эхлэв. Тэгтэл бидний дэрэгдэх хадан цохооны араас үл мэдэг хөх утаа суунаглав. Хадан цохооны дотроос авсах утааны эзэнтэй уулзахаар хаалга үүдийг нь нэрвж олдохгүй. Хоёулаа цөхрөнгөн барж автал цохоон дээрээс "Та нар ямар хэрэгтэй улс вэ? Хэнийг ирж яваа юм бэ?" гэсэн дуу гарав. Харвал карбин буу дайсанд бэлтгэн барьсан гөрөөсний арьсан цагаан нэхийдэл шуусхийн бүсэлж хандгайн годон гутал хөвөнтэй юудан лово зөмссөн дунд зэргийн насны залуу ир зогсож байлаа. Түүнтэй арга эв учир явдлан ололцсон уулзаж танилцаад эдэн үг солилцох зур хүн гөрөөсний тухай хөндөж ярилцав. Тэр залуу дархтын оргодол төмөргөгч бөгөөд орчмынхон ууланд 12 дахь жилдээ оргож ангаар амьдардаг ажээ. Би анх хүн амны хэрэгээр ял шийтгэгдэж засан хүмүүжүүлэх газар очиод тэндээсээ 3 дахин оргож ял нэмэгцээр 4 дахь орголтоороо энэ хангаад гарч ирээд 12 жил боллоо. Миний ялын хугацаа дуусаад хэдэн жил өнгөрсөн боловч оргодол хүн гэдэг хизээд хүнээс айж сэргийлж явах юм. Энэ хугацаанд хулгай хийгээгүй хүн алаагүй. Амьдралын эрхээр ямар ч цагт хориотой хоройгүй ангаар амьдарч явна. Та нарын ирж яваа хүн гөрөөсийг биеэр нь олон удаа харж мөр улыг нь цөөнгүй үзэж түүний хашгирах хахир хатуу дууг бишгүй нэг сонслоо. 4 хоногийн өмнө ч дууг нь сонсож унаж явсан морим нь балмагдан сүлдэж байлаа. Тэр амтныг манаа нутгийнхан Абилом гэдэг юм. Түүнтэй тааралдвал эр хүнд ээлтэй гэдэг юм шүү гэж төмөр ярьж билээ.
Газарчин маань энэ төмөр манай нутгийн хүүхэд байгаа юм. Анх сувай сүндэс авалсан хэрэгээр буугаан хураалхан 1000 төгрөгөөр торгуулад мөнгө нь олдохгүй болохоор алаг эрдэнэ сумын нэг баян айлын үнээг нь хулгайлж мах болгон худалдаж байхад нь эзэн нь ирснийг хороочихсон юм гинлээ гэж ярьсан юм. Тэмдэглэсэн равжрын равжар. Хөнгөрөөсний хууч ярианаас сэтвэлсэн махчин 3 дугаар бүлэг буюу Ороолон адал явдалт аимшигын тууж Эмбүкэд орлоо.